Хамгийн чухал нь юу гэж асуувал одоо дөрөвдүгээр эмнэлгийн асуудлыг шийдэж өгч байгаа. Энэ дөрөвдүгээр эмнэлгийг одоо манай эмнэлэгтэй нийлүүлж манай эмнэлгийн харьяанд өснөр бид бүхэн бол одоо өнөөдөр сар хүлээлттэй байгаа тусламж үйлчлэгээ болвол одоо түүнийг одоо магадгүй 7 өнөөр дотор шийдэх бүрэн боломжтой. Хавдар судлалын үндэсний төв дээр бол одоо ажил хүлээлт байгаа. Бид бүхэн бол энэ 7 хоног болгон хянаад хүлээлтийг үзэж байна. Одоо яг одоо сарын өмнөхтэй харьцуулах юм бол ажир хүлээлтийн хэмжээ бол харьцангуй жоохон багасч байгаа. Энэ бол яг дотооддоо авч байгаа үйл ажиллагааны үр дүн байх гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн байдлаар биднээс бол нийт хүлээлтийнхээ бүтцийг нь тодорхойлоод анх одоо онцлогдохоор ирж байгаа тий хүчнийх нь үе шат оншоос нь шилтгаалаад одоо 2 янзын дараалал үүсгэсэн байгаа. Жишээлбэл анх удаа ирж байгаа үйлчлүүлэгчийг оншийг маш хурдан хугацаанд тодорхойлж өгөх. За тэгээд портадрын онш батлагдсан тохиолдолд эмчилгээний эмчилгээ тусламж үйлчлэгийг хурдан ахуулахын тулд бол одоо тусад нь дугаарлалт үүсгээд тэгээд тэр хүмүүстээ одоо илүү богино хугацаанд онцлогоонд хамрагдаж эмчилгээний шийдвэр гарсан тохиолдолд эмчилгээнд хамрагдах боломжийг бол бүрдүүлээд ажиллаж байна. За яг одоо эмчилгээнд орох шийдвэр гарсан үйлчлүүлэгчдийн тухайд бол одоо яг эмчилгээ хүлээгдээд одоо тэгж амнаас эрэлсдэх эрүүл мэндээр одоо онш ойртож хоцрох бол тийм нөхцөл бол хайцсан гайгүй байна. Өнөөдрийн мэдээгээр үзэхэд бол одоо чинь хотоодны хортой хавдар ерөнхий мэдсэлийн тасаг дээр мэдсэл эмчилгээнд орохоор шаардлагатай болсон үйлчлүүлэгчийн тухайд хүлээгдэх байхгүй. Өнгөрсөн 7 хоногт эмчилгээний шийдвэр гарсан хүмүүс энэ 7 хоногийн мэдсэлийн төлөвлөгөөнд ороод тааланд орох боломжтой. Тояа эмчилгээний бас асуудал байгаа. Одоо хамгийн удаан хүлээлттэйсэн тояа эмчилгээний тусламж үйлчилгээ маань эрүүл мэндийн яам сайд өөрөө энэ эмнэлэг дээр ажиллаад тусгай хуваар гаргаад процессын зурагт хийгээд илүү үр дүнтэй ажиллах одоо ээлжийн хуваарийг хүртэл гаргаж өгсөн байгаа. Тэнцээ ажиллаж байгаа эмчнэрийнх нь эмч мэргэжлүүдийнх нь цалин урамшууллын асуудлыг хүртэл тусна шийдэж өгсөн байгаа. Тэгээ энэний үр дүнд бол бас тояа эмчилгээ өөрөө хүлээлтлүү болж байгаа. Ерөнхийдөө яагаад их очир үүсэж хүлээлт үүсэж байгаа гэдгийг бас судлаад үзсэн чинь хавдар судлалын үндэсний төв дээр өдөрт 1000-1300 амталтын тусламж үйлчлэгээ авч байгаа. Энэ хүмүүсийн 70% нь зөвхөн одоо хугацаанд хяналтын үзлэгдээ ирж идэг. Ийм бас судалгаа байна. Тэгэхээр энэ хүмүүс орон нутагт өөрийнхөө амьдарч байгаа харьяаллын дагуу хавдар судлаач эмчийн хяналтанд хүлээлт хэрэглүүгээр зардал өргөдөл багтаар хяналтын үзлэг хийгээд явах бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр цаашдаа биднээс одоо хавдрын тусламж үйлчлэгийг Монгол Улсад хүргэдэг одоо үндсэн одоо журам 351-р журмыг одоо шинжилээд яг одоо энэ шатлалын дагуу анхан шатлалд хавдрын онцтой хяналтанд байдаг хүмүүс ямар үйлчлэгээ тусламж авах юм бэ? Түүнээс гадна 2-р шатлал буюу одоо аймаг орон нутаг бүсийн онцлогооны төв дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа хавдар судлаач энэ хүмүүст ямар тусламж үйлчлэгээ үзүүлэх юм бэ гэдгийг бүгдийг нарийн зааглаад тодорхойлгож өгч байгаа. Яг хавдар судлалын төв дээр ямар хүмүүс нь ирэх ёстой юм бэ? Тэгээ ингэхлээр бол одоо энэ хүлээлт ачаал маань бол бас тодорхой хэмжээнд одоо бүр эрс буух боломжтой. Энэ дотоод менежментийн сайжруулалт ийм боломж бас харагдаад байгаа. Мэдээж одоо онцлогооны хүчин чадамжийг одоо үндэсний төвийн энэ төв дээр бол нэмэх зайлшгүй шаардлага байгаа. Гэхдээ одоо учиргүй одоо 2-3 сараар хүлээгдээд ингээд байх. Энэ нь бол нөгөө дотоод менежментээ сайжруулах юм бол энэ асуудлыг бас шийдэж болохоор байх. Илэгний хорт одоо энэ тусламж үйлчлэгээний асуудал яригч тийм. Жишээлбэл энийг биднес үйлчлэгийн хуваарийг нь өөрчлөөд хяналтын хэлбэрийг нь өөрчлөх юм бол бас энэ ачааллыг бууруулад хяналтанд ирж байгаа хүмүүсээ орон нутагт нь харьяаллын дагуу хянах боломжтой. Яг наашаа ирж одоо энэ үндэсний төв дээр хамгийн өндөр хавдрын тусламж үйлчлэгээр мэргэжсэн эмчнээс тусламж үйлчлэгээ авах шаардлагатай хүмүүсийг нь тухайн иргэний амьдардаг харьяаллын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хавдар судлаач эмч нь
цахим хэлбэрээр шилжүүлэх тэр нөхцөлийг бас бүрдүүлж байгаа. Одоо 6 сарын 1-ээс эхлүүлээд цахим 13 ятаа болно гэдэг. Энэ нь яаж байгаа гэхээр магадгүй ийшээ ирэх шаардлагагүй хүнийг эрдэнэ ойрхон харил орон нутагт нь байж байгаа хамтран юмч үзээд мэрэгсэн юм ч бас тэр чинь. Үзээд танд бол одоо хамтран судлалын төвлөрөөр явах шаардлага байхгүй наа. Ийм шинжилгээ хийгээд ийм журмаар хянагдаад явж явах боломжтой гэдэг. Тэр хүний одоо цаг хугацаа, хөрөнгө мөнгө бүхэл зүйлийг нь сэтгэл санааны хувьд хүртэл одоо хамтран судлалын төв рүү явна гэдэг чинь бас тухайн хүндээ бол дарамттай байна шүү. Тэгээд тэрийг нь бол бас зохицуулт хийх боломжтой болж байгаа. Энийг биднээс өөрсдөө нөгөө дотрын судалгаа хийгээд үзсэн чинь тийм байсан. 70% нь одоо яг энэ хэмжээ дээр одоо зайлшгүй ирэх шаардлагатай биш хүмүүс байгаа. А зарим нөгөө 30% нь юу хэн байгаа вэ гэхлээр зайлшгүй оншийг одоо энэ үндэсний төвийн хэмжээнд онцлогдож тодорхойлох нарийн мэргэсэн хамтран судлаач хэмжээ тусламж шаардлагатай. Жишээлбэл хилийн хадраа мэргэсэн эмчнэр, хотоодны хадраа мэргэсэн эмчнэр, эмэгтэйчүүдийн хадраа мэргэсэн эмчнэрийн тусламж шаардлагатай хүмүүс нь тэр 30% байна. Дээрээс нь зарим тохиолдолд тэр 30% байгаа хүмүүсийн тодорхой нэг хэсэг нь нэг өдөр ирээд шинжилгээнийхээ хариуг дээр мэргэсэн эмчнэрд уншуулад порт 5-ын биш онцтой байна гэдэг мэдээ авч нэг өдөр ирэл бүх асуудлаа шийдэх бас боломжтой тодорхой хэсэг байна. 4-р эмнэлгийн тухайд одоо миний ойлгосноор тодорхой юуны шийдвэр хүлээгдэж байгаа гэж ойлгосон. Энийг одоо төр авч ашиглах одоо тендерийн хугацаа хүлээгдэж байсан. Хэрвээ тэрийг аваад тэр шийдвэр гараад ороод ирэх юм бол бид бол одоо яг үндэсний төвийн эмч мэргэжлүүдийн зүгээс бол ороод ажиллаад үйл ажиллагаагаа одоо шууд явуулах боломж бол байх. Энэ 4-р эмнэлгийг одоо манай эмнэлэгтэй нийлүүлж манай эмнэлгийн харьяанд өгснөөр бид бүхэн бол одоо өнөөдөр сар хүлээлттэй байгаа тусламж үйлчлэгээ болвол одоо түүнийг одоо магадгүй 7 хоног дотор шийдэх бүрэн боломжтой. Энэ эмнэлгийг одоо маш богино хугацаанд боломж байвал одоо төр зэсэг маань шийдвэр гаргаад энэ нөхцөлийг хангаад манай хамтран судлалын эмнэлгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд одоо боломжийг олгоосоо гэж хүсэж байна. Өнөөдрийн энэ хүлээлт өнөөдрийн энэ тусламж үйлчлэгээний одоо хүртээмжтэй байдал бол ил сайжрна. Одоо хамгийн чухал нь юу гэж асуувал би одоо 4-р эмнэлгийн асуудлыг шийдэж өгч байгаа.